Тийм тэгэхээр сая таны Эрдэнэт гишүүний асуусан хариултанд бол одоо манай хангамж 57% байгаа гэж байна шүү дээ. Тэгээд юг гэмдэ бас нэг талаас ичмээр л юм да. Азийн хөгжлийн банкны бослогын тусламжаар бид нэр асуудлаа шийднэ гэж сууж идэг. Францын засгийн газартай хилцээр өөрчлөлтнийг сууж идэг. Тэгээд бид нар мөнгөгүй мөнгөтэй ус байгаад байдаг. 2015 оноос 2025 оны хооронд ашиглалтанд орсон болон ашиглалтанд орох гэж байгаа 1600-д нэмэхэд 530 тэгэхээр 2100 төсөлч анхны төсөв төртгөөсөө 2.4 их нэтээр нэмэгдсэн байлаа шүү дээ. Тэгэхээр бид нар мөнгөгүй мөнгөтэй ус байгаа байхгүй. Тэгээ ингээд юм ярихаар мөнгөний зовлон яриад л байдаг. Орлогогүй ш орлоготой айл байгаа. Тэгээ анхны шатны хэрэгцээг хайж чаддаг. Одоо ингээд сая техник технологийн өндөр хөгжиж байгаанууд бол одоо авран хайх ажилчин болоос олон улсад бол айгүй хурдан болсон юм л шүү дээ. Тэгээ бид нэр ингээд уламж дараагаар ингээд яваад байдаг. Онцгой хөдөлгөөний ерөнхий газар бүр ингээд бүр хоош нь хайдсан. Зөвхөн боловсролын салбар, эрүүл мэндийн салбарыг ярихгүйгээр төрийн үйлчлэгээний барилга байгууламжийг ярихад бид нэр нэг чиглэлийн үйлчлэгээний чухал юм уу? Онцгой хөдөлгөөний аврах хайх чухал юм уу гэдэл бид нэр ирмэлж чадахгүй болсон юм л шүү. Сүүлийн 10 жил. Сүүлийн 5 жилд 135 тэрбум төгрөг өрчөөд онцгой хөдөлгөөд 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн баг. Тэний 50 нь Улаанбаатарт. Ингээ буруу ирмэлж энэ онцгой хөдөлгөөний албаны буруу биш л дээ. Ер нь засгийн газрын буруу, сангийн яамны буруу шүү. Ирмэн дандаа буруу. Тэгээд одоо боцолтгүй зээлээр авнаа гэд Францын засгийн газрын тусламжаар авнаа гэд ингээ сууж идэг бас ичмэр л юм да. Одоо яамарч. За сангийн сайд хариулъя. 7 номер. За шижир гишүүний асуултанд хариулъя. Шижир гишүүнээ буцалтгүй зээл гэж юм байхгүй. Буцалтгүй зээл гэж байдгүй юм. Буцалтгүй тусламж гэж байдیں۔ Буцалтгүй тусламж биш. Наад цаасаа сайн унш. Наадан дээр чинь зээл гэж байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээл. Материалаа наатаа уншицгаа юу.